Сайн байна уу? Ингээд Австралид ирснийхаа дараа нэлийн хэсэг хугацаанд хичээл сургууль явуулгүй гэртээ байгаад сургуульд орохосондоо бөөн баярлсан хүүхдүүд байна. Ингээд сургуульд орохдоо бид нэр ямар үе шатыг туулав гэдгийг бас цаашдаа хуваалцахаар хүслээ. Олон хүмүүс ирснийхаа дараа бас сургуультай холбоотой эргэлзээтэй асуудлуудад тулгардаг болохоор та эдтэйгээ хуваалцахаар шийдлээ. За эдний сургуулийн таалагдсан зүйнийхээ форм нь бол үнэхээр гоё тав тухтай. Нэлээд халуун байдаг учраас ерөнхийдөө малгайг заавал өмсгдөг юм байлээ. Форм нь болохоор хэвтэйхэн биеийн тамирын хувцас шиг. Тэгсэрнэ бас үнийн үед үнэтэй байсан. Сургуулийн гадны орчны хувьд бол маш гоё тааламжтай, цэвэрхэн, гоё санагцсан. Би Австрали хүүхдүүдээ эрхэн сургуульд орсон талаарх мэдээлэлээ хуваалцах гэж байна. Яагаад тэгэхээр олон хүмүүс шинээр ирээд эрхэн сургуульд оруулах вэ, яах вэ гэхэд одоо зөндөө бас асуудалтай тулгардаг. Миний хувьд ч гэсэн бас энэ асуудалтай тулгарсан учраас хин нэгэнд нь хэрэгтэй байх гэж бодоод энэхүү мэдээлэлээ хуваалцаж байна. За эхлээд би бол ирснийхаа дараа бол хэлний бэлтгэлд 17 хоногийн хэлний бэлтгэл суусан учраас хүүхдүүдээ шууд сургуульд өгөөгүй. Тэгэхээр миний амьдарч байгаа Австралийн Пүрт хотод болохоор хэрвээ би мастер сурч байгаа юм бол хүүхдүүд маань сургуульд өнгөө хамрагдах боломжтой байсан. За тийм болохоор мастер давтлаа хүүхдүүдээ сургуульд оруулахгүй байжгаад мастер дарахаараа нэг мөсөн оруулах гэсэн шийдвэрийг гаргасан байгаа. За ингээд манай хүүхдүүд маань ирснээсээ хойш яг нийтдээ бол 45 хоногийн дараа бол сургуульд орох болсон. Миний мастер бас эхэлсэн гэсэн үг. За ингээд мастерт орохолоо дэрнгүүд олон хүмүүсээс асуусан. Одоо энд сурдаг, байлдаг хүмүүсээс асуугаад яаж хүүхдээ сургуульд оруулах вэ, яах вэ гэдээ асуухад хүмүүс хийх нь за бидний бол одоо сурж байхад бол Тива гэдэг байгууллагаас байгууллагатай очиж уулзаад тэднээс одоо чиглэл одоо баримжаа авсны дараа хүүхдээ сургуульд оруулдаг байсан. Одоо гэхдээ өөрчлөгдөөд эхлээ заавал өөртөө сургуулийг хайж болдог болсон байлээ гэж надад зөвлөсөн. За энэний дагавар би бол эхлээд сургуулиуд руу очиж уулзаад яаж хүүхдээ оруулах вэ? Манай хүүхдийг авах уу гэж зөндөө сургуулаар явсан. Тэнгүүд анх нөгөө виз авч яхад биднэрт бол нөгөө placement of enrollment гэдэг нэг юм хуудас өгдөг. Одоо хүүхдүүдийг сургуульд орох ирэх юм уу да хаашаа энэ нэг юм хүү цаас өгдөг. Тэр цаасыг бол эхлээд заал авсан байх хэвээр тэр нь байх юм бол болно гэж сургууль хүлээж авсан. Хамгийн эхлээд би том охиныхоо сургуульд уулзсан. Тэр нь болохоор одоо коллеж гэсэн нэртэй. Ялангуяа одоо манай охин 8 дугаар ангид орсон болохоор дунд анги болсон. Дунд ангийн хүүхдүүдийг бол ерөнхийдөө нэг коллеж гэсэн сургуулиуд нь авдаг юм билээ. Зарим хүмүүс асуугаад хүү танаа бүх сургуулиас гараад коллежд орсон юм уу гэдээ асуугаадсан. Яг үндэ бол эдний бол коллеж гэсэн болохоос 10 жил байсан юм билээ. За ингээд том охиноо одоо сургуульд оруулах гад сургуулиуд руу очиж уулзаад яах вэ хөөгээ асуусан чинь одоо манай охины орсон сургууль бол за танаа охиныг ингээд авъя. Одоо эхлээд та хэд маань ийм материалыг бүрдүүлээд ирээ гэд ерөөхдөө материалын жагсаалтыг бол өгсөн. За тэгээ материалын жагсаалт өгсөний дараа тэрийг яг ном ёсоор нь бүгдийг бүрдүүлээд хэд хоног хүлээсний дараа тэдний сургууль за танаа охин манд сургуульд орж болохоор байна. Тийм болохоор та хэд маань эхлээд манай захиралтаа одоо уулзна гэд хэлсэн. За яг энэнийхэн дагуу бид нар яг захиралтаа нэг цаг товлоод уулздаг юм билээ ярилцлага. Янз бүрийн одоо тэр сургалтын албаны хүмүүс эсвэл захирлын чимээгээд хүмүүс хинтээ уулзахыгаа тэр үедээ одоо ярилцгаа тохироод тэр уулздаг юм бэл. За ингээд том охиныг сургуульд авахд бол одоо юу нь хамгийн их таалагдсан бэ гэхээр ерөнхийдөө манай охин Монголд бол 7 дугаар ангид сурж байхдаа 20 гаруй хичээл за 20 гаруй жараа биш 16 гаруй хичээл үздэг байсан. Маш олон төрлийн хичээл үздэг байсан. Харин гэтэл энд ирсэн чинь нийт дээрээс 6 хичээл үзэж байгаа. Өдөр болгон л хичээлүүдээ үзнэ. Дээрээс нь нэмээд биеийн тамир ороод 6 хичээл үзэж байгаа надад маш их таалагдсан. Тэгээ 8 дугаар анги хэрнээ 5 хичээлээс гадна одоо 1 хичээл бол сонгон хичээлийг үзсэн. Тэр нь болохоор манай охины сонирхолд нийцүүлээд ямар хичээл үзэх вэ гэж асууж агаад юунд дуртай вэ гэж асууж агаад 6 хичээлийг бас нэмэж өгсөн байгаа. Тэгээд ялангуяа эдний одоо хичээлийн жил маань 11 сард эхлээд 12 сард дуусаад явдаг юм байлээ. Тэгвэл бид тэр чинь сая 5 сард орсон учраас бараг эхний нөгөө хагас семестр нь дуусч байгаа болохоор
За одоо энэ дуусчихт нь орсон юм чи одоо шалгалт тентэн дээр бол оноог нь тооцохгүй гэж хэлсэн. За тэгээд дараагийн семестр буюу 6 сар шинэ семестр эхлэхээр охинд нь одоо ямар юм дуртай вэ, юунд сонирхолтой вэ, цаашдын хүсэл мөрөөдөл юу вэ гэж асуусан. За би болохоор манай охин ингээд 10 жилээ төгсөөд Япон сурах сонирхолтой байгаа гэж хэлсэн чинь за тэгвэл дараагийн семестрээс Япон хэлийг бас тусгаалan одоо үзэхээр Япон хэлний ангид оруулж өгье. За зургийн одоо сонирхолтой бол зураг дизайны ангид оруулъя. Бас өөр ямар сонирхолтой вэ гэж асуугаад хоол хийх сонирхолтой гэсэн чинь за бол хоол хийх сургалт бас тийм ангид хичээлийг нэмэлтээр оруулъя гэд оруулж өгсөн байгаа. Их олон хичээл үзэхгүйгээр яг ийм хичээл үздэм байна. Дуртай одоо хүсэл сонирхолтой нийцүүлээд бас хичээлийн хуваарийн тухайн үед нь засаж өгчсэн надад үнэхээр их таалагдсан. За тэгээд Австралид бол одоо бид нар бол нөгөө сургалтын визээр ирсэн хүмүүс. Би бол яг мастер сурахаар ирсэн. Ягаад тэгэхээр миний амьдарч байгаа хотод хүүхдүүд би мастер сурах юм бол үнэгүй байсан учраас энэ хотыг сонгоо ирсэн. За дээрэс нь яг наад шиг юм сургалтын одоо журмаар ирсэн хүмүүсийн хамгийн чухал хэсэг нь юу вэ гэхээр эхлээд хүүхдүүдэд сургууль төгсөөс өмнө вакцинд хамруулах хэрэгтэй байлээ. За тэнгууд би болохоор мэдэхгүй нэг өсөн сургууль өмнөгөө болохоор юмаа хөөцөлдөж эхлэе гэд нэлээд хугацаа алдсан байсан. За вакцинд ингээд оруулахын тулд болохоор immunization center гэж одоо Google дээр хаагаад за тэрийгаараа утсыг нь олоод ойрын тэр одоо вакцин хийж байгаа газар руу залгаад асуунгууд за та яг хаана амьдардаг вэ гэж хэлээд хамгийн ойрын одоо вакцин хийж өгөх газрыг сонгож өгдөг юм байлээ. Вакцины үнэгүй хийж өгдөг. За тэгээд тэр товлсон өдөр очиод вакцина хийлгэх чинь манай хүүхдүүдэд бол Монголд хийлгэх ёстой вакцинаасаа 3-4 төрлийн вакцин дутуу байна гэж үзсэн учраас манай том хүүхдүүд бол 3-ыг хийсэн. Нэг удаад бол 3-аас илүү хийдгүй юм шиг байна лээ. Тэгээд дунд хүүхдүүд болохоор насандаа бол 3 хийх дутуу байсан 3 болчлоо гэсэн. Бага хүүхдүүд болохоор жоохон учраас 2 вакцин хий, сарын дараа үлдсэн нэг нь хий гэд бид нэр явуулсан байгаа. За тэнгууд энэ вакциных нь хариу нь болохоор бүтэн 7 хоног болж гарч байгаа учраас болж өгвөл газ ирээд вакцина хийлгэчмээр юм байна. Гэхдээ сургалтаар ирж байгаа хүмүүс энэ вакциныг бол чухалчилж үзээд ах шиг байсан. Миний таньдаг одоо сургалтаар ирээгүй ажлын визээр ирсэн хүмүүсээс бол Монгол дахь зүгээр вакцины дээр халдвартаас авсан англи хэл дээрх бичгийг хараад сургуульд нь шууд аваад өнөөдөр сургуулиар очиж уулзаад маргааш нь шууд авсан байсан. Сургалтын визээр ирсэн хүмүүс болохоор арай жоохон хугацаа жоохон удаашралтай өгддөг юм шиг санагдсан. Гэхдээ бол ямарсан сургуулиуд болоход нааштай хүлээж аваад авсан гэсэн. За дараагийн одоо сургуультай холбоотой нэг чухал зүйл нь юу байсан бэ гэхээр 2 бага хүүхдээ оруулахад би ясан гэдсэн. Сургууль болгон өөр байсан. Том хүүхдийг маань болохоор би ихлээр сургуультай очиж уулзсангууд бас өөр юм шаардахгүй хэрнээ шууд сургуульд нь аваад бүр хичээлд нь явуулаад эхэлсэн. Тэнгүүд 2 бага хүүхдмээрээ сургуультай очиод уулзсан чинь нэг одоо харьяа сургууль гэж байт юм бэлээ. Энд болохоор яг одоо гэрийнхэн хаягийг хэлэнгүүд энэ манай харьяа сургууль мөн байна. Танаа хүүхдийг аванд харьяа бишлэхгүй гэдэг юм бэл. Тэгэд эхний харьяа сургууль болохоор манад хүүхдийн оронтой байхгүй уучлаарай авахгүй гэтгсэн. Тэгээд дахиад нэг сургуультай очиод уулзсан чинь танаа хүүхдүүд ингээд англи хэлгүй учраас эхлээд англи хэлтэй сургуульд яваа. Англи хэлний бэлтгэлтэй тийм бага ангийн хүүхдүүд болохоор ингээд автобусаар үнэгүй зөөдөг. Бүтэн жил сурах ч гэсэн анги нь уйлрахгүйгээр тэр сурсан жил нь тооцогдоод дараагийн ангид твшээд одоо энгийн хүүхдүүдэд орж болтгоо гэж хэлжсэн. За тэгээд интенсив English гэдэг курс байгаа байхгүй. Тэгвэл тэрэнд нь ингээд оруулъя гэд ерөөхдөө бүх жагсаалтыг авсан. Тэр сургууль надад бүр туслаад ресепшн хайж олоод ийм сургууль байд юм байна гэд надад жагсаалтыг өгсөн. Тэгсэн чинь нөгөө жагсаалтан дээр байгаа бүх сургууль руу залгаа асуусан чинь бүгдээрээ маш гол байснаас гадна аль сургуульд нь манай хүүхдүүдийг авна гэсэн зай байхгүйсэн. Тэнгүүд надад бол хүүхдүүдээ шууд ерөөсөөл ямар ч хэлний бэлтгэлгүй сургууль төгсөөр авахгүй байдал болсон. Bütün жил одоо хүүхдүүд хичээл сургуульд оруулахгүй байна гэдэг үнэхээр амар. Тийм болохоор бүгдийн шууд хэлний бэлтгэл одоо авахгүйгээр шууд сургуульд болохоор шийдсэн. Том охин маань бас тэгэл орчихсон. 2 багаар маань бас авахгүйс учраас шууд дахин өөр сургуульд орчих уулзсан. Бас харьяа сургууль дээр. За ингээ очиж уулзсан чинь танаас хүүхдүүдийг авч болно. Манай зай байгаа гэж хэлээд авъя гэж хэлсэн. За тэгсэн чинь энэ сургууль арай өөр байсан. Яасан бэхээр шууд манай хүүхдүүдийг авахгүйгээр за нөгөө сургуулийн чи өгсөн бичиг хаана вэ гэсэн зүйлийг шаардсан. Тэгээд тэр үед л би ойлгосон. Яа тэгэхээр бид нар эхлээд заавал сургуулаараа дамжуулж нэг бичиг авах хэрэгтэй юм байна. Тэгээд сургууль руугаа мэйл бичингүүд одоо
Schooling for Dependent гэсэн нэртэй одоо сургуульд одоо Google-с хайх юм бол бидний боловсролын яамныхаа одоо яг үндсэн зөв мэдээлэл гараад ирд юм байлээ. Аль сургууль сурж байгаа хүмүүс ямар одоо хаяг руу мэйл өчгөө гэдэг нь гараад ирсэн. За тэгвэл тэр лүү нь болохоор би мэйл өчсөн сургууль руугаа би хүүхдүүдээ сургуульд оруулах гэсэн юм аа гингүүд тэр мэйлээ явуулангууд манай сургууль нэг 2-3 хоноод надад хариу өгсөн. За тэгвэл тэр нэг бичгийг аваад би сургууль руу очсон. За сургуульд очсон гол сургууль болохоор тэр бичгийг хүүхдүүд ийм сургуульд авах гэж байгаа нэгэ захирланд хамгаалаад өгөнгүүд тэр авсан бичгээ би буцаагаад одоо TEVA буюу тэр боловсролын байгууллага руу нэг submit их линк ирдэг. Сургуульд болохоор бүр ингээд яг ирсэн тэр захиа одоо имэйл дээр нь болохоор бүх зүйл нарийн бичсэн байсан. Нэгдүгürt бол ингээд вакцины чухал. За хоёрдугаар болохоор сургуультай очиж уулзна. За гуравдугаарт болохоор тэр нөгөө сургуультай очиж уулзсангуудаа тэр нөгөө сургуульд аавна гэсэн тамгатай бичгээ авна. А дөрөвдүгürt нь болохоор тэр TEVA гэдэг байгууллага руугаа тэр авсан бичгээ одоо явуулна гэдгийг бүр цаашчихсан байсан. Анхнаасаа би одоо мэдээд сургууль руугаа шууд хандаад энэ журмаараа явсан бол илүү амар байх байсан байлээ. Гэхдээ би мдээгүй учраас яг ингэж явсан. Гэхдээ том хүүхдээ бол тэрийг мдээгүй хэрнээ сургууль нь хүлээгээд авсан хичээл нь одоо хоцрогдохгүйгээр шууд орсон болохоор зүгээр байсан. Харин манай бага хүүхдүүд бол бүр яг ном журмаар нь хүлээж авсан учраас тэднийсээ бэлдэх шаардлага гарсан. За ингээд би яг тэрийг аваад мэйл ирэхээр нь тэрийг бүглөөд бүглсэн юм а сургууль руугаа явуулаад сургууль нь хамгалангууд тэрийг буцаа сургуулаасаа аваад тэгээд нөгөөхөө интернетээр явуулсан. За зарим газар болохоор тэр тамгалсан бичгээ өөртөө ирээд ав гэдэг юм байлээ. Манай хүүхдүүдийн сургууль болохоор тамгалсан зүйлээ над руу имэйлээр явуулаад өгсөн. Тэгмүүд би тэр имэйлээ буцаагаад боловсролын байгууллаганд дахиад тэр явуулсан линкийн дагуу сургуулиас ирсэн линкийн дагуу тэрийг дахиж явуулаад хариу хүлээсэн. За ингээд дахиад нэг 4-5 хоногийн дараа бол тэр одоо боловсролын байгууллагаас нь хүүхдүүдийн чинь сургууль сургах эрхийг олгож байна гэсэн маягтай тийм бацгаацсан зүйл нь надад мэйлээр ирэнгүүт сургууль дээр давхар очичдаг юм байл. Тэгвэл сургууль нь над руу залгаад за танаа хүүхдүүдийн бичиг баримт бол бас асуудал болчлоо. Одоо захирлын уулзалтад товлё гэд товлсон. Энэ дэлгээ захирлын уулзалт товлдог нь болохоор дандаа хүүхдийнх нь сонирхлыг дандаа асуудаг юм лээ. Юунд дуртай вэ? Юунд дургүй вэ? Цаашдаа юу болохыг хүсдэг вэ? Гэт хүмүүстэй яаж харьцдаг вэ? Анхаарах зүйл юу вэ? Хоолн дээр нь юу анхаарах вэ? Харшил байгаа юу? Ямар нэгэн одоо эрүүл мэндийн хувьд ч юм уу сэтгцийн хувьд эмгэг байгаа нэмэлт тусалцаа хэрэгтэй гэдгийг асуулт тодруулдаг юм бэл. За ингээд энэ захирлын уулзалт товсны дараа бол манай хүүхдүүдийг бол шууд маргааш наснд хичээлд нэвх эрхийг олгосон. Тэгэхээр сургууль орно гэдэг бол бас энд нэлээд бас нэг олон хоног яжиж шаардсан. Том хүүхдүүд нь бол их цөөхөн хоног орсон боловч дараагийн 2 бага хүүхдүүд нь болохоор яг ном журмаар нь бүгдийн мэйлийг явуулган яваад мэйлээ хүлээгээд ингээд хугацаа алдаад нэг 2-7 хоног болж иж манай хүүхдүүд хичээлд орсон байгаа. За ингээд сургуульд орсон хот бол ийм зүйлийг шаарддаг юм байлээ. Тэгэхээр та бүхэн эхнээсээ энийг мэдээд зэгцтэй явчих юм бол амар санагдсан шүү. Манай нэмэр орчлаа. Ini yang mana itu? Ini apa? Ini. Jadi ini lain juga terus. Lain juga juga. Itu esas. Ini mau. Apa yang mana itu? Alicia. Terakhir. Toma. Ini apa ini yang mana itu? Ini kan cuma Ben hata ipi ne kadar getirdim ben açıksın. İşte ben de var. Hatta da olsa olsun. Kaç tane önce kaç tane? Bana şans tutmaksa bakar ettiğim ne var? Kata tavsiye. Gerçekten. Diğer noktada tabii bir net tutma. Nasıl? Ne yapalım? Çünkü bir kere mutluyuz. Benim de istedim. Diğer Maybe just say Меня почему не вот так Мне же учишься блин. Ты так не захом говоришь. Это смотрит сам не то. Как ты говоришь?
난 더 훔쳐가 됐어 이게 라이브러리에 가면서 너무 Хичээл хийсэн үү? Хагас чи гэдэг юм дээ. Хагас чи юм. тэр нэг маань мэдсэн яг чимээ донтчих. Тэгээд болсон бол Мөдөг маа. Чигээ англи хэлээр үзчих юм чи дээ. Сууд явах юм. Хөөе. Осохор нэг юм яасан. цаатаа яваад Ангийн хамтад нэг юм зогсон уу? Надад ч тоо харнаа гэсэн. Өөрөө байсан юм. Тэр сонгоно нөө. Ямар сонгоно байсан? Энд яг сонгоно байсан уу? Ямар байна? Тэр миний бод таагдсан юм тий? Араагүй байна. Миний бод цогод маш их таагдсан. Цогод дээр хэрэг тоглосон юм байна. Тийм угаатаа гарсан уу? айгүй их тоглодог. Ямар гоё юм. Тэр чи таажсан уу? Тоглож байгаа юм. Эцэг тоглосон уу? Тэгээд мамаа шинжлэх Чи хатан яг гэдэг? Нэг нэг удаа хадаад байсан. Ямар гоё юм. Нэг супер. Нэг удаа хамтаа гаргаж өмсөхгүй очиж болохоор юм байна. Нэг маргааш явах юм байна те? Чам гоё юм. Үнэхээр гоё юм. Чи ямар супер байна. Яг л тийм юм. Бүгд нь зас тийм байна. Ямар гоё. За. Би одоо юм айталтай ойлгосон уу? Яаж ойлгосон? Тэгээд бүгд төлөвлөгөө хаагаад гаргаад миний гаргаад ирсэн байлаа. Тэгээд төлөвлөгөө хаагаад Тэгээд би яаж ойлгосон? Ингээд чадчих юм шүү дээ. тэгээд хоёр нөгөө Австрали айцтай. Хоёр австрал хоёр бутаантай найз болсон юм. Нэг өдөртлөө. Super shy, but wait a minute while I make it mine. I'll lean and take them though you're on my mind all